За ороод ирээрээ манайхаа Lexus 600 Urban загварын машин маань за гаралт бол маш тасархай өндөр байна. Тэгэхээр одоо яалч уу гаралт нь өндөр байгаа юм чи одоо шуурхаалаад Lexus 600-а аздан энэ бол тодруулъя гэсэн байгаа. За тэгээд маргааш бол Lexus 600-ийнхаа аздан тодруулна. Тэгээ манайхан бас Lexus 600 дээрээ суглаа авч амжиг хүмүүс байвал суглаагаа аваад ороод ирээрээ Lexus 600 саарлон өнгөтэй Urban загвар. За тэгээд хот хөдөө альч загварж явахаар бол загвар хийцэл дизайн доторх тав тух бүх юмнуудыг бол шийдэж инженерүүд бол нарийн шийдэж хийсэн байдаг. Lexus компани хамгийн лакшери SUV ангиллын номер 1 машин Lexus 600. За тэгээд доторх солооны материал ашигласан материал энэ тэрэ зүйл бол нэр ярих юм байхгүй. Тав тухын хаан одоо тэгэл доторлогоо битүүмж доторлогоо энэ тэр юм бол тасархаа. За тэгэл хүнд хэрэгтэй. За тэгэл зорчигч жолооч эднэрийг бол бүрэн бодсон машин байгаа. Ерөнхий мэдээллүүдийн хувьд бол Lexus 600 маань 3500 литрийн хөдөлгөөртэй твин турбо буюу хос турботой. Тэгэхээр бол хаа заавалт явдал суудал огцом хүч инээ тэр бол тасархаа явдаг. За тэг ерөөсөө нэг түүрцэн, орилсон, барьсан, араа шилжилт удаан тийм зүйл ерөөсөө байдгүй. Маш гоё араа шилжилтийн хувьд бол маш гоё зөөлөн смут мэддэхгүй араанууд нь гой солигдоод явдаг. За урагшаа бол 10 шаталт автомат хурдны хайрцагтай. За хол замд бол маш гоё гүйлттэй явдаг. За эдэлт. За нөгөө нэг л том Jeep гэхлээрэл нөгөө нэг хиддэг гэдэг ойлголт бол одоо л ард тоцорсоо. За сүүлийн үеийн машинуудын мотор жижигсгийн ирээр тухайн машины бас жин хөнгөрдөг. За жин хөнгөрнө гэхлээр за нөгөө машины маань хийцэл дизайн жоохон болох болж гинүү. Одоо нөгөө нэг лааз гэж ярьдэн штэ тий. За мөргөлдөнгүүд лааз болдог гэдэг ойлголт бол байхгүй. За хөнгөрхийн ирээр илүү нөгөө нэг технологи сайжирж байгаа хэрээр хөнгөн ч гэсэн бат бөх тийм хийцлэлээр бол хийгддэг болж байгаа. За тэгээ бензин эдэлтийн хувьд бол шулуун замдаа 100-д нэг 10 хэдэн 9-өөс 10 хэдэн. За хот дотор бол ийм Монгол шиг юм төвжрээтэй нөхцөлд бол нэг дээдэлтэй л 15 идэж байгаа. Тэгэхээр бол бензин зарцуулалтын хувьд бол маш бага. За нөгөө бас хүмүүсийн маань түгээмэл асуугаад байдаг асуулт бол хэдэн литрийн бензиний банктай вэ гэж асуудаг. За бензиний банк бол 2 банктай. За үндсэн бензиний банк маань бол 80 литр. За туслах нэмэлт банк нь өөрөө 30 литр. Нийлээд 110 литрийн бензиний банктай байна. За тэгээд дугууны хувьд болохоор 22 инчийн за Lexus юм гоёлын обуудтай үндсэн хэв шинж болсон Urban загвар дээр бол ингэж гардаг 265 5022 гэсэн. Ийм сайхан обуудтай гарна. За машин маань өөр дээрээсээ өөрийгөө дээш нь доош нь өндөрлөдөг, намсгадаг технологиудтай. За туулах чадвар одоо бартаан замд туулах бүхий л туслах системүүд бол 600 дээр нь бол байгаа. За энгийн үед бол дөрвөн дугуй маань дөрвөлээ хөтлж явдаг. За дууны систем, медиа систем бол энэ машин дотор маань тойроод за урдаа хойноо, за хаалганы хавц, за багажны хэсэг гэх мэтлэн нийлээд 25 спикертэй. Дууны систем бол үнэхээр тасархай сонсогддог. За Mark Lewis гээд ийм дууны системтэй. За өндөр лакшери үнэтэй суперкарууд дээр тавигддаг ийм дууны систем байгаа. За тэгээд хянахны хувьд бол аналог дижитал хянах хосолсон ийм хянахтай байна. За спорт плюс, за нормал, премиум, комфорт гэсэн модуудтай дотроо маш олон модуудтай. Тухайн модууд маань тусад нь модтон дээр тавингууд за тухайн машины маань өрүүл, хатуурн, зөөлрөн, за амаржийн маань хатуурн, зөөлрөн гих мэтлэн. За тэгээ нөгөө traction control унтрахгүй юу гих мэтлийн юмнууд маань өөрөө автоматар нөгөө тухайн жолооч маань модоо сонгоод машин маань тухайн модонд зориулагдаад өөрөө машиныхаа юмнуудыг тохируулаад явцдаг гэдгээрээ маш их даваа талтай. За тэгээ агааржуулалтын систем бол Монгол шиг юм хуурай, сэрүүн, за тэгээ утаатай, тооцолчтой үед бол наана агаар шүгчтэй. Тэгэхээр бол солонд бол
хамаг байдаг дээд зэрэглэлээр бол таны машины агаарыг бол цэвэршүүлдгээрээ бас давуу талтай. Тэгээ ерөнхийдөө хэрэглэгч, зорчигчтой бол хамгийн ээлтэй машин гээд байгаа. Lexus 600. За тэгээ голын парны удирдлагын систем бол энэ дээрээ бол бүрэн шийдэд өгсөн. За ерөнхийдөө бүх суудлууд маань халж хүрдэг тохиргоотой. За солон болон хаалганы хавцнууд нь бүгдээрээ модон, цэвэр модон оруулахыг бас оруулж өгснөөр илүү давуу талтай. За тэгээ хойдлын хаалга маалганы зузааныг бас манайхан нэлээ сайн харж байгаа. Нэлээд зузаан хаалгатай юм 4-3 зузаан. За энэ дээрээс бол мэдээж бол хөшиг гарч ирдгийг бас манайхан одоо надаар хэлүүлдэг бас мэддэг болсон байх. За тэгээ ийм сайхан машины маань аздан маргааш тодорхой нь байна. Тэгэхээр манайхан сая харсан те хаалга онгоолгонгууд машин маань ингээд өндөр болоод хаалга ангууд одоо шууд доошо намсна автоматар. Ийм юмнууд нь хүртэл нарийн тохиргоотой. За тэгээ нөгөө нэг суудал сануулагч, суудал санах болгондоо 3 төрлөөр санана. За 1 2 3 төрлөөрөө гуруула бүх юм нь автоматар тохирогдно. Юу тохирогдох вэ гэхээр хойдлын тойл болон голын тойл, суудал, өрүүл гих мэтлэнүүд нь бүгдээрээ зэрэг автоматар бол танд зориулаад бүгдээрээ тохирогдоо. За тэгээд амжилт хүсье манайхаа тэгээ энэ сайхан хөлөг дээрээ манайхаа хилүүлэлтгөөс шуураа суглаа авч ийн. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Хэдүүлээ тун удахгүй Lexus 600-ийнхаа аздантай гэд гардуулж өгж байгаагаар лайв манаас удахгүй хийгдэх баха. Тэр өдрийг бас тэсээ ядан хүлээж байна. За тэгээд суудлууд маань 7 хүний суудалтай 600 маань. За 3 дугаар агны суудал маань доороосоо гараад ирдгийг бас мэдж байгаа бах. Илүү нөгөө нэг зай талбай хэмсэн гэдгээрээ давуу талтай. За тэгээд бүх суудлууд маань автомат. Одоо бүх л газраа автомат товчлууруудыг бол оруулж өгсөн. За 3 дугаар агны суудлын автомат товчлуурууд энэ дээр ингээ сайхан ороод өгсөн. За энэ товчлуурууд маань 2 дугаар агны суудлаа энэ дээрээс унгаач нь. За бүх суудлаа энэ дээрээс унгаах товчлуурууд нь энэ дээрээ байрлсан байна. За запас дугуун маань бол мэдээж бол доороо байрлсан байгаа. За энэ тагийг авангууд цааталт нь хойдлоосоо борхов чирэх. Борховны маань юу гараад ирнэ. За нийт бол чирэх даац нь бол 2.8 гэдэг чинь бас нилээдгүй бас хүчтэй баг 3 тоног бол асуудалгүй чирнэ. За тэгээд лавиа өндөрлөе, танилцуулах лавиа өндөрлөе. За тэгээ араас нь бусад бас машиныхаа танилцуулах лавиудыг араас нь хийгээд явнаа. За амжилт хүсье. Pin comments дээр суглаа авах дансны дугаар болон дугаар харах линкүүдийг байршуулсан байгаа. За дугаар харах линк руу маань шивэлт маань нэг 20-30 минутын зайтай араасаа шивэгдээд явнаа. Тэгэхээр манайхан бас дугаар нь ороогүй байвал хэсэгхэн хугацааны дараа ороод дугааруудаа хараарэ. За тэгээд бүх хүмүүстээ амжилт хүсье. Түр баяртай.